үндсийн x тэнцүү хас 2 x тэнцүү 1 зэг дээрх экстремумтай ба максимум утга нь 15 бол минимум утгыг олооч. Одоо тэгвэл бид нарт e-бот функц маань экстремум цэгийг мэдчихэж байгаа учраас нэгдүгээр эмбийн уламжлалыг аваад экстремум цэгийн нөхцлөөс шилжих. Нэмэхэнд. За энэ дээрээс нэгдүгээр эмбийн уламжлал авчих юм бол 6x-ийн квадрат нэмэх нь 2b-ээс хасган c болох. За энийг тэгтэй тэнцэх нөхцөл дээр бид нарт x тэнцүү хас 2, x тэнцүү 1 гэдэг утгууд байна гэсэн. За тэгвэл Витийн теоремсоор x1 x2-ын нийлбэр чинь хасах 2b хуваах нь a буюу 6 байна. За x1 x2-ын үржүүр чинь бид нарт хасах c хуваах нь 6 байна. Тэнцэнэс тэгвэл бид нарт хасах 2b хуваах нь 6 тэнцүү хасах 2 дээр нэмэх нь 1 болгоно. Хасах c хуваах нь 6 хасах 2-ыг үрждэг нь 1 болно гэсэн үг. За энэ дээрээс хэдүүлээ. За энэ жоох уушна. Тэнцэнэс бид нарт хасах энэ хоёрыг хооронд нь очихоор хасах b хуваах нь 3 тэнцүү хасах 1 хасах c хуваах нь 6 тэнцүү хасах 2. За ингээ бодох юм бол бид нарт энд b нь 3 байна. c 12 гэж гарч ирнэ. За тэгвэл бидний e-бот x функц маань ямар функц болсон бэ гэхээр 2x-ийн куб дээр нэмэх нь 3x хасах нь 12x нэмэх нь d болно гэсэн. За одоо тэгвэл бид нарт хэдүүлээ эхлээд энэ функцийн өсөх завсрын талаар ярьчих. Өсөх завсар гэдэг маань за энэ функцээ төсөөлөө үзэх юм бол энэ төсөөлөн зуръя. За x-ийн хасах 2 энд байна. 1 гэдэг байна. За энд x квадратын өмнөх тэмдэг дээшээ харсан байгаа учраас за хасах хязгааргүйгээс өсөөд энэ y-ийн тодорхой утга дээр ирээд буцаж буугаад y-ийн тодорхой утга дээр ирээд буцаад өсгөнө. Үгс үг гэхээр өсөх завсар нь болохоор хасах хязгааргүйгээс хасах 2 орохгүй нэгдэл 1-ээс нэмэх хязгааргүй завсар дээр өсч байна гэсэн. За тэгвэл ийм нөхцөл дээр бид нар тухайн орчинд хамгийн их утга нь f хасах 2 цэг дээр хамгийн их утга буюу 15 байх юм байна. Харин f 1 утга дээр тухайн орчинд хамгийн бага гашигтай. За энэ дээрээс тэгвэл бид нарт f хасах 2-ыг орлуулаад бодох юм бол энэ функц дээр орлуулна шүү дээ. Орлуулаад бодох юм бол бид нар шууд d авах юм байна. За тэгээд d-г орлуулаад олчих юм бол d тэнцүү бид нар тэд гарч ирэх юм бэ. Бодгоор хасах 5 гараад ирэх. За d нь хасах 5 учраас биднэрт f1-ийг бодож болно гэсэн. За f1-ийг бодохоор 2-ыг үрждэг нь 1-ийн 3 зэрэг нэмэх нь 3-ыг үрждэг нь 1 хасах нь 12-ыг үрждэг нь 1 хасах нь d чинь 5. За одоо энийг бодчих юм бол бид нарт f1 нь хасах 12 болно. Ингээд тухайн орчинд хамгийн бага утга нь болохоор d байна.